үндэсний баялагын сангийн нэгээс доош хувийг инновац технологийн салбарт зориулж эдийн засгийн салбаруудыг бүтээмж ингээд дэмжинэ гэсэн. Тэгэхээр үндэсний баялагын сангийн 1% гэдэг нь юуны 1% бэ гэд сангийн сайдаас асуугаад хөгжлийн сангийн 1% гэдэг мэдээлэл авсан. Хөгжлийн сан гэдэг нь баялагын сангийн хуулиар болохоор тухайн жилийн төсөв ашигтаа гараад тэрний дараа ашигт малтмлын үн хүлээлтээс давсан үнээр зарагдсан бол зөрүүгийнх нь одоо талаар нь санхүүжих ийм сан. Тэгэхээр одоо бид нарын оруулж ирж байгаа энэ төсөв дээр том төслүүд эх 4 жилд хэрэгжүүлэх нэ. Тийм болохоор миний ойлгож байгаагаар ер нь жил болгон төсөв алдагдaltaй гарах юм шиг байна. Ямар ч үсэн энэ төслийг дагаж орж ирсэн баялагын сангийн төсвийн тухай хууль дээр 2 сан байгаад хөгжлийн сангийн төсөв бол байхгүй байгаа. Тэгэхээр иймэрхүү байдлаар явах магадлал харагдаад байна. Тэгэхээр зэрэг энэ заалт маань ер нь хэрэгжих боломжтой юм болов уу? Хизээ энэ заалтыг хэрэгжих тэр санхүүгийн хүүсвэр гарч ирэх болоо. Үндэсний баялагын сан бол өнгөрсөн парламентод баталсан хуулийн дагуу бол ирээдүйн үе сан, хуримтлалын сан, хөгжлийн сангаас бүрдэж байгаа. Тэгэхээр таны яг хэлсний дагуу энэ ирээдүйн үе сан бол за нөгөө роялти амнатын орлогоос тогтворжуулалтын сан бол орон нутгийн хөгжлийн санд хуваарлаад тэр үлдэх хэсгийнх нь 65% орлогыг төвлөрүүлдэг ийм сан. Тэгэхээр үүний одоо мэдээж ирээдүйн өв сангийн нэгээс доошгүй хувь бол инновац технологид зарцуулагдана гэдгийг бол энэ засгийн газрын хөтөлбөр заасан. Тэгэхдээ энэ бол зөвхөн ирээдүйн өв сан гэсэн ойлголт бас биш. Яагаад тэгэхээр үндэсний баялагын сан бол өөрөө 3 сангаас бүрдэж байгаа. Тэгэхээр хөгжлийн сан ч гэсэн хэрвээ одоо төсвийн тэнцэл ашигтаа гарсан тохиолдолд тухайн жилийн орлогын 50%-ийг төвлөрүүлж байгаа. Тэг үүний ч гэсэн 1% нь одоо инновац технологид зарцуулагдах ийм л одоо зорилгыг агуулж